За эдийн засгийн байнгаараа нэлээд олон асуудалтай байгаа бах. Төр засварлуулад нааша гишүүдэд оруулаарай. За тэгэхээр энэ хооронд гишүүдийг цуглах хооронд би бас нэг зүйлийг хэлье гэж бодож байна. За гашуун Сүхбаатарын нүүрс тээврийн асуудал бол нэлээд асуудал болоод байна. За засгийн газрын хэрэглэх газрын дарга Монгол Улсын сайд Инкоер байна. Таны доор одоо төрийн өмчийн нүүрсний компаниуд байж байгаа. Аж үйлдвэрийн уул уурхайн сайд Дамдын юм тэр биржийн асуудлыг хариуцж байгаа. Зам тээврийн сайд Дэлгэр сайхан замынхаа асуудал хариуцж байгаа. Та гурвыг ярилцаад энэ одоо биржээр нүүрс зархтаар Монгол талынх нь худалдагч нь нүүрснийхээ одоо тээврийн асуудлыг хариуцдаг болж байгаа. Тэгээ өмнөөс шатгаалаад одоо хамгийн бага зардлаар тэд нар тээврээ хийдэг. Дээрээс нь одоо маш их шатхууны дизель түвшний үн нэмэгдсэн байж хат үн өсдөггүй. Үүнээс нь болоод нэг хэсэг гэр бүлийг авч явж байгаа тэр хүмүүсийн бизнес бас нэлээд доголдолд ороод байна. Тэгэхээр Монгол улс бол тэр нүүрсээ зарж ашиглах ёстой. Бусдаар бол одоо юу гэдгийг тэр тээврийн жолооч нарын тээврээс ашиглаж юусоо болохгүй шүү дээ. Тийм учраас энэ нүүрс тээвэр болон одоо бирж хоёрыг салах хэрэгтэй байна. Ингэснээр одоо юу гэдгийг худалдагч тал нь зөвхөн одоо амнаасаа нүүрсээ зараад ашгаа болоод явдаг. Цаашаа одоо экспортыг нь худалдан тээврийг нь худалдан авахч талдаа тохироод цаашаа явдаг. Одоо тээврийн үннийхээ асуудлыг шийдвэрлэдэг. Ингэх тохиолдолд тээвэр хийж байгаа тэр компаниуд цаатлын худалдан авахч талдаа нүүрснийхээ тээврийн үнийг өсгөх ийм одоо боломжийг өөрсдөө бий болох боломжтой болох байхгүй да. Тийм учраас гурван сайд энэ дээр ярилцж байгаа асуудал тодорхой шийдэл гаргаж тэр тээвэрчдийн асуудлыг эргээр шийдэхийн төлөө ажиллаарай гэж шаардж байна.